Чимэр хэлцлээ. Өнөөдрөөс яг 20 жилийн өмнөх энэ өдөр Монгол Орос хоёр улсын хооронд харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж исэн түүхтэй. Түүхтэй энэ өдрийг тохиолдуулан шинжилгээний академи болон Оросын улбаны улсын элчин сайдын яамнаас хоёр улсын харилцааны талаар дугуйр ширээний уулзалт зохион байгууллаа. Монгол болон Оросын улбаны улсын харилцаа хамтын ажиллагааны талаар сэдэвчилсэн дугуйр ширээний ярилцлагуудыг урд нь хэд хэдэн удаа зохион байгуулж исэн. Энэ удаад Монгол улсын хувьд чухал сэдвүүдийн нэг болох уулуурхайн талаарх голлон ярилцлаа. Оросын Монгол дахь ашиг сонирхол юу вэ? Энэ ашиг сонирхлыг монголчууд тэр зэрэг одоо хүлээж авч байна. Оросын ашиг сонирхлыг энэ бол бидэнд ямар ач холбогдолтой юм? Монголын хувьд ухаан Монгол Оросын хөрөнгө оруулалтын асуудал байна. Энэ хөрөнгө оруулалтыг чухам ямар салбарт төлхөө оруулж байна. Тэр нь ямар үр ашигтай байна гэдэг талаар л гол нь бид ярилцж байна. В наших государствах и, естественно, в наших отношениях. Өнөөдөр бидний хувьд Монгол Оросын холбооны улсын хоорондын хамтын ажиллагааны харилцааны талаар чухал зарим асуудлыг хөндөж байна. 1993 онд хийгдсэн хоёр орны найрамдлын гэрээ нь хоёр талын харилцааг шинэ төвшөнд хүргэсэн. Зах зээлийн харилцаанд тодорхой дэвшил гаргасан гэж үзэж байгаамаа. Дугуйр ширээний ярилцлагууд нь нэгдсэн ойлголтод хүргэдэг ач холбогдолтойг Монгол Оросын эрдэмтэн судлаачид онцолж байна. Эндээс гарсан нэгдмэл ойлголтууд нь хоёр улсын хамтын ажиллагааны дараагийн шатны хэрэгжилтэнд өндөр ач холбогдолтой болно гэдэгт ч тэд найдаж байна. 20 хоногийн дараа тийм ялгуулсан хэмээх усан могоо жил гарах гэж байна. Шинээр гарч байгаа усан могоо жилийн хувьд нялхас дооцт ээлтэй, дунд түвшний албан тушаалтан болон залуус хатуухан өндөр судалтнаа ширүүн жил олно гэж зурхаад буужээ. Энэ жилийн цагаан сарын шинэ нэгэн нь аргын тооллоор 2013 оны 2 дугаар сарын 11-ний шар бич өдөр тохиож байгаа. Жил бүр Монгол зурхаан зурлагаар тухайн жилийнхээ өнгийг шинжидгээ. Тэгвэл шинээр гарч буй тийм ялгуулсан хэмээх усан могоо жил нь халуун ихтэй, үр жимс тариа ногоо ариунтай байх төлөвтэй гарсан байна. Улирлын ихээр бол хор тунц ариунтай. Тэгээд намрын сардаа бол одоо үр жимс тариа ногоо бол ариунтай. За тэгээ удирлынхаа дундуур бол одоо хор бороо бол бас дунд зэрэг байх одоо ийм төлөв бол харагдаж байгаа. Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлэн хийдийн хувьд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн жил бүрийн уламжлалт буйны хурлуудаа хурж эхлэх юм байна. Тухайлбал 27, 28, 29-ны өдрүүдэд хүрээний 10 их сахиусаа дэлгэж тахина. Харин шинийн 1-ээс шинийн 15-ны хооронд цагаан сарын их өрөөлөө хурна гэж байна. Жилийн заслыг бол ерөнхийдөө манай улсууд бол ингээд шинийн 1-ээс 15-ны хооронд заавал багтаах гэж тийм ээ. Цөмөрөө ингэж бол хичээдэг тийм ээ. За энэ маань бас яг хөө тэр шинийн 1-ээс 15-ны хооронд бол тэр бурхан багшийн рид товилгааныг үзүүлсэн юм дүүчин өдрүүд бол их цагууд бол тохиодог тийм ээ. Тийм болохоор хүний хийсэн буян олон тоогоор харивждаг гэдэг утгаараа бол бас хэрэгтэй юм тийм ээ. Гэхдээ ер нь бол жилийн заслыг бол заавал 15-ны дотор багтаана гэж ингээд одоо ном судалт бол заагаагүй. Яагаад тэгэхээр тухайн хүн бол тэр жилийн эхний хувилралт юм. Эхний 3 сар дотор багтаага жилийнхаа заслыг хийчих болно гэж. Монголчуудын хувьд цагаан сар нь өвлийг өнтөд авч дэлгэр цагтаа золгосны хаврын баяраа. Энэ өдрөөс эхлэн өдөр устгач цаг тавиран өөр орж эхэлдэг. За ийхүү цаг уртцгийн адил хүн зонч мөн сэтгэл юугаан ариусгаж ахмад наснуудаа хүндэтгэлтэй хандах бэлэгдлийн баяр гэдгийг хэлж байлаа. Энэ сарын 23-24-нд говийн бүсийн нутгаар салхи секунд нь 12-14 м хүрч ширүүсэн 23-нд нутгийн зүүн хагаст баг зэргийн цас орж явган шуурх төлөвтэй байгааг улс ор орчны хүрээлэнгээс мэдээллээ. Энэ 7 хоногийн 5 гарагаас эхлэн увс нуурын болон дархтын хотгор эдэр тэс буйнд евро халах голын сав газраар шөндөө хасах 33-аас 38 хэм өдөртөө хасах 20-оос 25 хэм хүрч хүүтэрнэ. За харин хараа орхон сэлэнг туул тэрэлж хэрлэн онон уулз голын сав газраар дээрх нутгуудтай харьцуулбал 5-аас 6 хэмээр дулаан буюу шөндөө хасах 27-оос 32 градус өдөртөө хасах 15-аас 20 хэмийн хүүтэн байхыг
Цагуур орчин шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 7 хоногийн дунд үеэс нутгийн зүүн хагас хүүтний эрч баг зэрэг чангарах төлөвтэй байгаа юм байна. За харин өнөө шөндөө баруун зүгийн нутгаар маргааш өдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар баг зэргийн цас орж явган шуурна гэж байна. Ерөнхийдөө оны эхний энэ сард орох цасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй гарчээ. Одоо улсад өрнөж байгаа сүлийн мэдээлэлд танилцуулъя. Америк нэгдсэн улсын төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа удахгүй болох гэж байна. 2009 онд тус улсын анхны өнгөт арьс ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөх үед нь сая гаруй хүн энэ ёслолын үйл ажиллагааны гэрч болж байсан бол энэ удаа 800 мянга гаруй иргэн нийслэл Вашингтон хотын Capitol Hill орчимд цуглараад байна. 1861 онд Абрахам Линкольн ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ хэрэгэлсэн Библийн судраас гадна өнөөдөр тус улсад боолын хөдөлмөрийг халах хүний эрхийн төлөө тэмцэж жагсан Мартин Лютер Кингийн дурсгалыг хүндэтгэх баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан түүний Библийг энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ерөнхийлөгч Барак Обама хэрэглэх юм а. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаатай холбогдуулан нийслэл хотын аюулгүй байдлыг хамгаалах ажилтнуудын тоог нэмсэний дээр Пенсильванийн гудамжинд зам хөдөлгөөнийг зогсоогоод байна. Ёслолын ажиллагааны дараагаар Барак Обама Пенсильванийн гудамжаас цагаан ордны хүртэл алхаж баярын чагсаалыг үзэж сонирхсныхоо дараагаар урагдж ирсэн хүндэт жочдын хамтаар зоог барих юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн аливаа хууль шийдвэрт томглогддог тамгыг зөвхөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр л олон нийтийн өмнө ил гаргадаг байна. Анх 1945 онд тухайн үеийн ерөнхийлөгч Гарри Труманы үеэс эхлэн ерөнхийлөгч албан ёсны томгтой болсон төвхтэй юм байна. Ерөнхийлөгчдийгээр тэдгээр шийдвэр тушаалыг баталгаажуулахдаа 40-с 50 төрлийн тамгыг ашигладаг боловч тэдгээр тамга дардсан нь 450 грамм инчинтэй 5 төрлийн хэмжээтэй байдаг юм байна. 5, 8, 10, 15, 25 инчин гэсэн хэмжээс бүхий тамгууд нь эпоксидийн давархаагаар шилэн хуванцруудыг өөр хооронд нь наасан бүргэд шувуу олон сумыг гартаа нэгтгэн барьсан дүрстэй байдаг юм байна. Энэ нь олон мужийг нэгнэндээ нэгтгэж нэгэн хүчирхэг улсыг бий болгосныг бэлэгддэг юм байна. Тайваны болор эдлийн нэгэн аж ахуй нэгж 800 жилийн настай Будда бурхны зургаас хулбарлан 2 м өндөртэй болор чулуун Буддаг бүтээсэн байна. Хятадын шилэн баримлын техникийг барууны технологитой хослол тосон баримлыг бүтээж үүнийхээ дараагаар Гэхдээ тэрээр энэ бүхнийг даван туулж 4 м өндөртэй бурхан Буддагийн баримлыг хийж бүтээхээр төлөвлөд байгаа юм байна. Ийм хэмжээний бүтээлийг хийхэд 10 м өндөртэй хатаах зуух шаардлагатай юм байна. Манай урд хөршин орсон суугчид эх 2 дугаар сарын 10-нд уламжлалт шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Энэ баярыг гэр бүлийнхэн хамаатан садангуудтайгаа тэмдэглэдэг учраас энэ сарын 26-наас эхлэн тээврийн үйлчлэгээ олонний хөл хөдөлгөөнд дарагдахаар байгаа юм. Олон цагийн туршид галт тэрэг болон унтлагын автобусаар аялж зорьсон газартаа хүрэх иргэдийн ая тухтай аялал зориулан нойрыг дэмжих чимээ нэрлэгдсэн шинэхэн бүтээгдэхүүн Taobao онлайн сүлжээнд худалдаанд гарч эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэгт бичигдээд байна. Хэрэглэгчдийн толгой хүзүү гэмтгээс хамгаалсан энэ дэр нь унтах хүслийг төрүүлэх дуу чимээ гаргадаг юм байна. За 100-аас 200 юаны үнэтэйгээр зах зээлд гарч байгаа энэ шинэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь өндөр байгаа ч тус улсын эмч мэргэжилтнүүд үүнийг удаан хугацаанд хэрэглэх нь хүзүү толгойн ясны үеийг гэмтэх сөрөг талтай гэдгийг ч зөвлөж байгаа юм а. Удаан хугацааны туршид хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орсноор хүзүү болон толгойн үеийн суулт өгч зөөлөн гэж шахагддаг сөрөг талтай юм байна. Лондон хотод сүүлийн 3 өдрийн туршид цас орсноос шалтгаалan Нямгарагт Хитроо олон улсын нисэх бодлоос хөөрөх болон газар дах олон тооны нислэг цэцлэгдээд байна. 100 гаруй удаагийн нислэг хойшлогдсон учраас хэдэн мянган зорчигчид нисэх бодолд хоног төөрүүлж эхлэхэд хүрсэн байна. Одоогийн байдлаар 8 см-ийн зузаантай хур тунц буугаад байна. Цас даваа гарагтч үргэлжлэн орохоор байгаа учраас төлөвлөгдсөн нислэгийн 10 гаруй хувь нь цэцлэхаар байгаа гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байна. Зорчигчдын хувьд нислэгийн өдөр дах газар болон үйлчлэгээний ажилтнуудын зан харьцаа үйл ажиллагаа нийлээд сул байгааг шүүмжилж байна. Олон цагийн туршид нислэг нь хойшлогдсон ч тэдгээр зорчигчдын ая тухтай байх боломжийг нь хязгаарласан. За тухайлбал нисэх буудлын ойролцоох зочид буудлууд нэг өрөөний хөвнийг дунджаар 100-аас 200 фунт стерлингээр нэмэгдүүлсэн зэрэг зөрчил гарсан байна. Үүнээс өмнө 2010 онд Хитроо нисэх буудал цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan олон тооны нислэг цэцлэгдэж 40 сая фунт стерлингийн эдийн засгийн алдагдал хүлээжсэн түүхтэй юм а.
Угар Монголын мэдээ агентлагийн бэлтгэр өгдөг үчим мэд өндөрлөж байна. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Сайхан амарцгаахаарай.